Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Манайдын олгороо бүгдээрээ Эллагийн жилийг ярина. Эллагийн жил. Эллагийн авцаагаа дүрэлж гомдолтой ханддаг. Хавал болохоор дэндүү солихтой юм гэж халгална. Элла харин инээмслээд салхилах чинь хөвжтэй шүү дээ. Гэт аавыгаа цаасан шувуу хийцэгт нь тусалдаг. Зун болохоор аав нь гадаа гарахыг хүсдэггүй. Тэр дэндүү халуун байна. Надад сэрүүхэн байх нь илүү таалагддаг хэмээн. Наад шалсан удад цугаатай шүү дээ гэж Элла хэлнэ. Тэгээд аавынхан гараа сүтлэн гүйж сэрүүхэн бүлээхэн уст цэнхэрэн далай руу шумбан орно. Намар болохоор заав нь харин уйтгар гунигт автна. Навчин шаргалтан унахад дэндүү их замбраагүй юм хэмээн аав нь нүглэнэ. Харин ч өнгө будгын гайхалтай ялгарал явдаг шүү дээ гэж Элла өгүүлээд сургуультай хөргүүлэх замдаа шалжигнуулган гişхийг аавдаа харуулна. Удахгүй цасан цагаахан өвөл альчлав. Үнэхээр хүйтэн байна шүү. Өвөлдний ч сайхан зүйл алга гэж аав дахиад л гомдлоно. Үгүй дээ аав минь, өвөл болгох хамгийн гоё л шүү дээ хэмээд аавыгаа дагуулангааж цасан хүн хийж тоглоцов. Аав нь охин дуугаа инээмслээд би аль нэг үйлэл дургүй байж болох юм. Гэхдээ Элла охин минь чамтайгаа хизээж хаанч хэдий ч тоолохдоо үргэлж дуртай байх болно гэж хэллээ.